Хувь тоглогчийн хувиар хөлбөмбөгчдийн авч болох хамгийн том шагнал болох Баллон д'Орыг хаалгач бүхэл хамгаалагчд хүртэл тун цөөхөн авч байсан билээ. Тэгвэл энэ удаа 1963 оны Баллон д'Ор эзэн хар Аалцочд Лев Яшины талаар танилцуулъя. Түүний баахнаас орчин цагийн хөлбөмбөгчдийнхөөс тэсвэр. Өнөө цагийн ихэнх супер одод 12 настай байхдаа хөлбөмбөгөөр хөгжилсөн өдөр бүр бэлтгэл хийдэг байсан тухайгаа дурсдаг. 1941 онд 11 настайдаа Лев гэр бүлийнхээ хамтаар германчуудын түрэмгийллийн улмаас Москваг орхин явхаас өөр аргагүй болжээ. Москвагаас зүүн тийш 800 км-ийн зайд орших Яшины аавын ажиллаж байсан үйлдвэр байрлах Ульяновск руу нүүж иржээ. Тухайн үеийн маш олон хүүхдийн адилаар дайны үед их орондоо тус болохын тулд Яшин 12 настайдаа үйлдвэрт ажиллаж эхэлсэн байна. Тэр спортын авьяас чадвараараа хөлбөмбөг шавтокийн аль алинаар нь өндөр амжилт үзүүлэх боломжтой байсан боловч үйлдвэрийн маш хүнд ажлаас шалтгаалж тоглох боломж нь багассаар эцэстээ тэрээр мэдрэлийн хямралд орсон байв. Ингэсэн ч дайны сүүлээр түүний амьдралд маш том эргэлтийн цаг гарсан нь түүнийг Москвад цэргийн үйлдвэрт нүүлгэн шилжүүлсэн явдал байв. Тэрээр үйлдвэрийн хөлбөмбөгийн багт тоглож эхэлсэн бөгөөд удалгүй Динамо Москвагийн залуучуудын дасгалжуулагч Аркадий Чернышовын анхаарлыг татав. 1950 онд Динамод элссэн ч Яшинд шууд тоглох боломж олдсонгүй. 1950 онд тэр ердөө 2 удаа лигийн тоглолтод оролцсон бөгөөд 1953 он хүртэл талбайд харагдаагүй юм. Тухайн үед клубын гарааны хаалгач нь клубын домогт хаалгачдын нэг Алексей Хомичев. Хомичийн сэлгээндээ хоёрдоо тэрээр хоккейн спортыг сонгож хөлбөмбөгөө орхих талаар хүртэл бодож байсан гэдэг. Яагаад хоккейг сонгоно гэж вэ? Гайхалтай нь тэрээр тухайн үед давхар Динамо Москвын хоккейн багт тоглож байсан төдийгүй 1953 оны зөвлөлт толботой тулсын хоккейн сомд төрүүлсэн байна. Хоккейн багт хаалгачаар тоглож байсан энэ үеийн түүнд хожмын өдөр дэлхийн хамгийн шилдэг хаалгач болоход нь тусалсан лавтай. Гэвч тухайн жилдээ Хомич бэртэл авч Яшин гарааны хаалгач болжээ. Тэрээр өөрийн карьерийн 21 жилийг өнгөрүүлэхдээ зөвлөлт толботой улсын лигтээ 5, цомын тэмцээнд 3 удаа төрүүлсэн төдийгүй шигшээ багийн хамтаар 1956 оны Мельбурний Олимп болон 1960 оны одоогийн Европ буюу тухайн үеийн Европын үндэстнүүдийн цомын тэмцээнд төрүүлсэн юм. Мөн тэрээр 1958, 62, 66 онуудад 3 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байжээ. 1958 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэр өөрийгөө дэлхийн нийтэд таниулсан юм. Хэсгийн тоглолтод Бразилийн шигшээ багтаа тоглон 2 дахь харьцаатай хожигдоход маш олон довтлогыг зогсоосон бөгөөд Яшин зөвлөлт толгойд улсын хаалган дээр байгаагүй бол тоглолтын тооны харьцаа асар хол зөрүүтэй өндөрлөг байсан гэлцдэг. Учир нь эсрэг багт нь агуу гарын чагаар өдөрдүүлсэн Бразил шиднүүд байсны дунд цэл залуухан 17 настай Пелеч бас байсан юм. Түүний хаалгачийн ур чадвар хамгаалагчдаа өгч буй команд тоглолтыг унших чадвар нь тухайн үед юутаж зүрлэшгүй байсан бөгөөд дэлхийд даяарх сэтгүүлчид Яшиныг дэлхийн шилдэг хаалгач хэмээн амруулцгааж байсан гэдэг. Зөвлөлт толгойд улсын шигшээ тухайн жил хасагдах шатанд Шведийн шигшээд ялагдсан тэмцээний өндөрлүүлсэн ч тэмцээний шилдэг хаалгачаар Лев Яшин тодорсон юм. 1963 онд бүтээн улирлын турш ердөө 7 гол алдаж клубын хамтаар лигтээ төрүүлсэн бөгөөд тэр жилд нь түүнийг Европын оны шилдэг хөлбөмбөгчөөр шалгаруулан Баллон д'Ор шагналыг гардуулсан. Өнөөдрийг хүртэл түүнээс өөр Баллон д'Ор шагнал хүртсэн хаалгач гараагүй л байна. 1967 онд тэрээр зөвлөлт толгойд улсын иргэний дээд шагнал болох Ленины одонгоор шагнажжээ. 1998 онд олон улсын хөлбөмбөгийн түүх статистикийн холбоо Яшиныг 20 дугаар зууны шилдэг хаалгачаар шалгаруулсан юм. Дараагийн бичлэгүүдэд цагаатал үзхийг хүсвэл subscribe дараарай.